Цахим үндэстэн боллоо. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ төрийн үйлчлэгийг цахимжуулах E-Mongolia системийг санаачлан эхлүүлв. E-Mongolia систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар 195 сая хэрэглэгчтэй болж 87 байгууллага 1263 үйлчлэгээтэй болж 65 сая удаагийн амжилттай үйлчлэгээ үзүүлж зовлонгаа тодорхойлолт авах дундаж хугацаа 5 секундын үзүүлэлттэй байна. 2020-оос 2024 онд E-Mongolia системийг ашигласнаар Монгол улсын иргэдийн хэмнэлсэн зардал нийт төрийн үйлчлэгээ авахдаа үйлчлэгээ үзүүлэгч байгууллага руу ирж буцах тээврийн хэрэгсэлд гарах зардал 81 тэрбум төгрөг. Иргэн төрийн үйлчлэгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 122 тэрбум төгрөг. Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их 80 төгрөгийг хэмнэжээ. Монгол улс захин засаглалын хөгжлийн индексээр 2024 онд 46 дугаарт орж өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшллаа.